Заримдаа бид нарт хичнээн хичээгээд ч нэг л олж өгөхгүй байгаад идэг. Өөрийгөө чиргүүлтэй машин чирж байгаа юм шиг зүтгүүлээд ингээд амьдраад идэг. Унтаад өглөөс ирсэн ч гэсэн нэг л ядарсан. Ямар нэг зүйл хийх гэхээр өөрийгөө энийг заавал хийхгүй болохгүй дээ гэсэн тийм бодлын үүднээс нэг юм өөрийгөө хөдлөгдөг байдал олон байдаг. Магадгүй энэ бидний хамгийн том алдаа байдаг юм шиг миний хувьд санагддаг л да. Хэрвээ та бас яг ийм байгаа бол энэ таныг залах уу ч юм уу чадваргүй гэсэн үг биш. Энэ доторх сүнсний эрчим энерги шавхагдсантай бас илүү холбоотой байдаг. Учираас энэ зүйлийг би ярьж байна. Бидний дотоод эрчим хүч багаснаар бид нар ер нь альва зүйл тийм хөдлөх цаанаасаа дурггүй, цаанаас өөрийгөө хүчилж ийж амьдрдаг тийм амьдралын хэм маяг руу ер нь шилждэг гэсэн үг. Нөгөө бензин дууссан машиныг хүчээр яв гэж шаардж байгаатай адилхан. Уг нь бол бидний дотоод эрчим энерги дүүрэн байх юм бол бид нар өөрсдөө хүсэл, тэмүүлэл цаанаасаа амьдралын идэвхтэй байж урагшилж өөрөө цаанаасаа идэвх санаачлагтай, урам зоригтой, хийж байгаа зүйлдээ дуртай, амьдралдаа сэтгэл хангалуун ийм байх ёстой шүү дээ. Бид нар болохоор өөрсдийгөө нэг хідэн арга хасаач ирээд баг ажил дээр нэг юм ирчүүл гэдэг ч юм уу тийм хөгжилтэй байдлаар сошиалд янз бүрээр бичдэг тийм нэг ажил хийх гэж маш тийм хэцүү байгаа. Яг үндэ бол яг тоглоом биш, цаагаараа энерги эрчим дутуул ингээд амьдраад байгаа асуудалтай бас холбоотой байдаг юм байна л да. Та өөрийнхөө сүнсний эрчмийн түвшин ямар байгаа юм тэрийг мэдхийг хүсвэл хэрвээ танд дараах шинж тэмдгүүдээс илэрч байх юм бол таны сүнсний энерги эрчим цутсан буюу багассан байна гэж үзэх юм байна. За тэгээд энийг хамтдаа шалгацгаая. За эхнийх нь гацах мэдрэмж. Заримдаа танд тийм өдрүүд байдгүй. Нэг ажил хийгээд өмнөө төлөвлөсөн байгаа мөртлөө утсаа оролцсоор байгаад яг нэг хөдөлж чадахгүй байгаад идэг. Facebook, Instagram скролдол янз бүрийн юм үзээд тэрнийхээ автсан байгаа байдлаас гарч чадахгүй, босч чадахгүй суугаад ингээд нөгөө зорцсон ажлаа хийж амждаггүй ч юм уу. Тэгээд трийг би залах уу юм байна гэж өөрийгөө бодоод явж байгаа ч гэж магадгүй. Зүгээр л тэтгэрийг үзээд сонирхоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг тэгээд тэр сошиалын янз бүрийн юмд автцсан тэрнээсээ гарч чадахгүй байна гэдэг чинь таны энерги эрчим орон зай бүрэн дүүрэн биш байна гэсэн үг болж байгаа юм. Уг нь нэг зүйлд төвлөрөх ёстой байгаад идэг. Тэгээд цаанаасаа хичээгээд ч нэг л хөдөлж өгөхгүй, дотроос нэг л дургу байгаад идэг үе байдаг штэ бид нарт. Би ч яатсан юм бэ? Яаж чадсан юм бэ? Юм хийж чадахгүй ингээд байгаад ах юм аа гэж бодож иж магадгүй. Энэ бол угийн тийм залхуу хүний тухай яриа биш. Өмнө нь ажиллаа хийдэг байсан, бүтээдэг, чаддаг байсан мөртлөө нэг л цаанаасаа өөрийгөө түлхийт ч нэг явж өгөхгүй байгаа. Тэгэл янз бүрийн зүйл сатаарал автаад байдаг тийм ээ. Бидний сатаарал гэдэг зүйл маш их байгаад байгаа бол таны энерги эрчим бүрэн дүүрэн биш байна гэсэн утгатай байдаг. Тэр залхуу байсан бол цаанаасаа л анханасаа залхуурдаг л байх байсан тийм ээ. Энэ ярьж байгаа яриа маань болохоор өмнө нь тийм биш байгаад ямарваа нэг зүйлийг хийх гэхээр жишээ нь өглөө сэрэхтэй би ийм тийм ажил хийн, ийм тийм юмнуудаа зохицуулна, тийм хүнтэй уулзнаач гэдэг юм уу. Гэт бүх зүйлээ бодоод сэрдэг ч гэсэн яг тухайн өдөрт өөр зүйл рүү сатаарал. Нэг бол сошиал медиа ширтээд заримдаа хийх зүйлстэй нэг л төвлөрч чадахгүй байсаар гал нэг л бодсон юмаа эхлүүлж чадахгүй байсаар хагаад таны тэр өдрөө өнгөрч эргээд нөгөө өглөө хийн гэж бодсон юмнуудаа бодохоор дотроо маш их харамсалт төрдөг. Энэ процесс үйл явдал бол энерги эрчим дутуу байгаад байгааг илтгэж байгаа юм. Таны дотоод энерги эрчим тэдгэрийг хийхэд хүрэхгүй байгаа бөгөөд бусад зүйлийн нөлөөнд амархан автгаар хэмжээний тийм энергийн дархлаагүй болчихсон байна гэсэн үг юм байна лээ. Тэгэхээр энэ танд илэрч байгаа бол та
өөрийнхөө энерги эрчмийг сэргийх талаас нь ямар нэг зүйлийг хийж эхлэх хэрэгтэй гэж ойлгож болно. За хоёрт нь бол дотоод амар амгалангаа мэдрэхгүй байх явдал. Та бясалгах гэж хичнээн хичээгээд нүдээ ханаад сэтгэлийнхаа гүнд нэвтрэх гэхээр амар амгаланг мэдрэхийн оронд юу ч байхгүй тийм хоос оргис мэдрэмжтэй хатуу хан мөрөгж байгаа юм шиг ийм санагдаж байгаа юу. Яагаад ч юм нэг л бясалгал хийхээр хоосон мэдрэмжтэй байгаад зүгээр сууж байгаа юм шиг тийм сонин мэдрэмж төрөх ч юм уу. Тэрийгээ та гайхаж байж магадгүй. Эсвэл ингээд яг бясалгал хийгээд суухаар өөрийн дотоод ертөнцтэйгээ ингээ холбоо тасарсан юм шиг санагдаж тэгээд хичээгээд болохгүй болохоор нь түүнээсээ болоод бухимдалж төрөх боломжтой. Ийм зүйл бол таны дотоодоос тантай холбогдох энерги эрчмийн урсгал суларсан юм уу ингээд ямар нэгэн байдлаар хаагдсан байгаатай холбоотой гэж үздэг юм байна. За мөн бясалгал хийх үед бодлын урсгал цөөрч саарах байтал нөгөө анир чимээгүй амар амгалан давуусхын оронд олон янзын бодлууд улам ихээр нэмэгдэж өнгөрсний үйл явдал, ирээдүйн тухай санаа зовнил, хийх ёстой ажил, хэн нэгний тухай шаардлагагүй хэрэггүй бодлууд араасаа хөврөх. Бодлууд нэгээс нөгөөрөө өсчиж оюун санаа чинь юм докторгүй байгаад ах юм бол энэ бас сүнслэг эрчим багасны шинж тэмдэг. Яагад гэвэл таны сүнсний энерги эрчим сайн байгаа үед айдас, уур хилэн, бухимдалч гэдэг юм уу, санаа зовнилч гэдэг юм уу, сөрөг бодол санаа мэдрэмжийг дарж өөр дотоодоос амар амгалан байдлыг тогтоож байдаг. Харин таны сүнсний эрчим муу байгаа үед тэдгээр сөрөг бодол мэдрэмжүүд таныг илүү их удирдах, та түүнд автах магадлал нь илүү өндөр байдаг юм байна. Тиймээс энэ шинж тэмдэг танд илэрч байгаа бол сүнслэг оршихуй чинь энерги эрчим багтаа байгаагийн шинж гэж ойлгож болох нэ. За дараагийн буюу энерги эрчимээ алдсан үеийн бас хамгийн нэг том шалтгаан бол хүн унтсныхаа дараа нойроо авсан мөртлөө өглөөс эрэхтэй хоосон мэдрэмжтэй тийм амарсан мэдрэмж, сэргсэн мэдрэмж байхгүй сэрдэг. Сүнсний эрчим зөв байгаад, бүрэн дүүрэн байгаад унтаж амрах үед бол сайхан мэдрэмжтэй, амар амгалан, тайван сэрэх учиртай. Тэгээд тэрч байтугай өглөөс эрэхтэй бүх зүйлд бараг талархлын мэдрэмжтэй, тийм сайхан сэтгэлдэлтэй, бие хөнгөн болчихсон ийм байдлаар сэрэх ёстой байдаг. Бид нар унтахыг зөвхөн бие амраах үйл явц гэж боддог байх. Гэхдээ энэ бол бид нарыг тухайн өдрийн турш хуримтлуулсан стресс, бухимдал, сөрөг мэдрэмжүүдээс холдуулж бидний сүнслэг энерги эрчмийг сэргээдэг хамгийн чухал цаг хугацаа юм аа. Энэ тохиолдол дээр бол таны энерги эрчим чи ихээр алдагдсан, тэгээд эргэж нөхөгдөж чадахгүй байгаа ямар нэг шалтгаан байна гэсэн үг. Эсвэл таны сүнслэг эрчмийг сороод байгаа ямар нэгэн зүйл байгаа учраас таны сүнсний энерги эрчим бүрэн нөхөгдөхгүй ингээд өглөө амарсан мэдрэмжгүй, өчнөн цаг унтсан мөртлөө сэргсэн мэдрэмжгүй сэрээд байгаа юм. Орой утсаа цэнэглээд тонсон ч өглөө харахад нэг 5-10% тайл байхтай л адилхан гэсэн үг. Тэгээ тийм утсаар бид нар олон зүйлийг хийж амжуулж чадахгүй болно. За яг энэ тохиолдолд бол өглөөс сэрэхэдээ нэг л тийм хүнд олон цаг унтсан мөртлөө эргэж хөвтмээр санагддаг ч юм уу, юм хийхээс дургу тийм мэдрэмжтэй байх. Сэтгэл санааны хувьд бол сэрээд шалтгаангүйгээр бухимдах ч юм уу, уцаарлах ч юм уу, нэг л гонхтой байх ч юм уу, тийм хоосон мэдрэмжтэй, ямар нэгэн дотоод төгшүүртэй ч юм шиг сөрөг мэдрэмжүүд сэтгэлд давамгаалж ах юм бол сүнсний энерги эрчим тааруу байгааг илтгэж байгаа. Өглөө хүн амарч сэрээд толгойн тесэн буудсан бодол байхгүй, цэлмэг тэнгэр шиг тайван тийм нам гүн байдаг бол яг энэ тохиолдолд бол янз бүрийн бодлууд тасэрснээс хойш орж ирэх ч гэдэг юм уу, оюун санаа нэмэх замбраагүй байх, юу бодогдоод байгаа нь мэдэхгүй хавь сонин бодлууд толгойд эргэлдэх. За эдгээр шинж тэмдэг байх юм бол энерги эрчмийн алдагдaltaй ингээд яваад байна гэсэн. Тэгэхээр энэ харалтай арга хэмжээ авсан зөвөө гэж зөвлөмөр байна.
За дараагийн шинж тэмдэг бол хүчлэлээс зугтах. Одоо хин нэгэн инг тэг гэж хүчлэхэд ажлын шаардлагаас болоод ч юм уу хөлийн зөвшөөрч байгаа мөртлөө дотроо асар таагүй тийм мэдрэмж төрж байгаа бол ямарваа нэг ажил үйлс болоод амьдралын зүйлсээс цаанаасаа л нэг халширч зугтах шинж тэмдгүүд төлөрч байгаа. Тэгвэл яагаад ингэж байгаагаа та ойлгохгүй байгаа бол одоо миний хэлхийг сонсоорой. Зүгээр л одоо юу ч хиймээргүй суугаад эсвэл юу ч бодохгүй ингээ ганцаараа хэсэг аймаар хэсэг амьсгаа авмаар санагддаг. Тухайн өдрийнхөө ажилтайгаа нүүр тулахад нэг л зориг тутдаг ч юм уу. Арай ч үгүйж ажиллаа дуусгаад гэртээ ирэхэд одоо гэрийнхэн нь хамтдаа гадуур гарыг тэгээ дэлгүүр хэсэг ч юм уу кино үзээч гэдэг юм уу. Тэдгэр зүйлс хүртэл нэг л тийм цаанаасаа одоо тэгэх мэдрэмж төрөхгүй өөрийнхөө өрөөнд ороод хэсэг одоо амьсгаа аваад ганцаараа жоохон байхыг хүсээд идэг ч юм уу. Цаагаараа өөрт чинь нэг чухал юм дутуу мэт санагдах тийм мэдрэмжүүд төрж ивэл таны сүнсний нэрг эрчим суларсны нэгэн шинж тэмдгүүд байдаг. Та гэрийнхэнтэй найзуудтай хайргүй болсондоо биш харин тэднэрт зориулах одоо дотоод энергигүй болсондоо тэднээс одоо цугтаж эхэлдэг. Альва ямар ч зүйл одоо хүчлэл мэт санагдаж хүнд мэт санагдах энэ мэдрэмжүүд бол дотоод энерги одоо эрчим хүч багассан. Надад цэник хэрэгтэй байна гэж дотроос ч одоо хашгирч байгаагийн л нэг дохио юм шүү. Утасны цэник дуусахаар бусад хүн рүү залгахад хэцүү болчихдогтой адилхан бидний энерги эрчим дуусаад ирэхээр энгийн зүйлүүд ч гэсэн дарамт олж хуурдаг тийм бахнэ. Эцсийн зүндээ та хүмүүсээс одоо цухтаагүй, үүрэг хариуцлагаас цухтаагүй харин дотоод нөөцгүйгээр юу ч хийж чадахгүй гэдгээ зөнгөөрөө мэдэрч өөрийгөө цаагаараа хамгаалж байгаа торгоож байгаа хэрэг юм шүү гэдгийг энд бас ойлгох хэрэгтэй. Тийм учраас та бусдын аягийг дүүргэхээс өмнө өөрийнхөө аягийг дүүргэх хэрэгтэй буюу энерги эрчим тэнхлүүн дүүрэн байж бусад зүйлсэд энерги зарцуулж амьдрахад илүү утга учиртай санагддаг юм шүү гэдгийг хэлмээр байна. За энерги эрчим алдагдсны дараачийн буюу 5 дахь шинж тэмдэг бол одоо сэтгэл хөдлөл болон мэдрэмж багтай амьдрал. За сүүлийн үед бол өөрийгөө нэг тийм модон хүн шиг болчихсон ч юм уу те. Альваа нэг юмд ингээд догтлох нь багассан, баярлах, гуниглах хоёр нь тийм бүрэн дуран мэдрэгдэхгүй байгаа ч юм шиг ийм болчихсон байгаа бол үргэлжлүүлээд сайн сонсоорой. Сайн сайхан зүйлс болоод л байхад за ийм байсан ч ялгаагүй, байхгүй байсан ч ялгаагүй гэх мэтээр хандчих юм бол энэ цаана энерги эрчмийн их хэмжээний сулралтай байгааг харуулж иж болзошгүй юм аа. Өмнө нь чамайг их баярлуулдаг байсан, догтлуулдаг байсан зүйлс одоо зүгээр л өдөр тутмын нэг энгийн даалгавар шиг хийх ёстой л нэг зүйл шиг санагддаг болсон байж магадгүй. Тийм сэтгэл хөдлөлгүй мэт ямарваа нэг мэдрэмжгүй мэт амьдраад байгаа юм шиг тий. Альва зүйлсээс мэдрэмж авахгүй хоосон оргисон байдал донд амьдарч байгаа бол энэ нь таны сүнслэг оршихуй тантай бүрэн холбогдож чадахгүй байгаа гэсэн үг юм. Амьдрал таны хувьд дандаа нэг хэвийн уйтгартай мэт санагдаж байвал энэ үнэндээ бол тийм биш ээ. Харин таны дотоод ертөнц гунигтай, уйтгартай сүнсний эрчим чинь ундуу байгаагаас болж байгаа юм. Жишээ нь одоо эргэн тойрны хүмүүс баяртай, хөөртэй, аз жаргалтай байхад тэднийг хараад баяр, хүсэл оргилохгүй өөрийгөө амьдраад байна уу, үгүй байгаад байна уу гэсэн тийм сонин мэдрэмжийн донд яг дотооддоо яахыгаа мэдэхгүй байгаа явдал. Ямарваа нэг амралтын өдөр, төрсөн өдөр, баярын өдөр ч юм уу, хайртай хэн нэгний чухал өдөр ямар нэгэн тийм өдрүүд тохиож байхад хүмүүс догдлож байхад таны зүгээр нэг энгийн өдөр өнгөрч байгаа мэт санагдаж болно. Хүүхэдтэйгээ тоглохдоо хүртэл яг жинхэнэ аз жаргал төрөхгүй
Бөгөөд түүнийг гомдоохгүй тул өөрийгөө хүчлээд чамаагүй хамт тоглоод худал нэмсэглэл гаргаж амьдрах. Өмнө нь сонсдог байсан дуртай дуугаа ч гэсэн өмнөшгөө сайхнаар нь мэдэрч чадахгүй байвал өглөө болгон сэтгэл санаас сайхан сэрдэг байснаа ойлоод амьдрал чинь нэг хуучин бичлэгээл эргүүлээд үзээд байгаа юм шиг санагдаад байгаа бол цаагаараа альва зүйлсээс, хүмүүсээс, амьдралаас тусгаарлагдаад холдоод байгаа юм шиг мэдрэмж. Энэ нь бусад хүн аз жаргалтай, бусад хүмүүс л утга учиртай амьдраад байгаа юм шиг санагдан таны хувьд бол бүх зүйл нэгэн хэвийн бөгөөд уйтгартай юм шиг санагдах буюу хүмүүс намайг тойроод амьдарч байна. Харин би бол тэднээс тэднээс хол зайнаас нь зүгээр л энэ амьдралуудыг ажиглагч болчихсон юм шиг тийм мэдрэмж байгаа бол энэ нь та сүнсний эрчмээ алдснаас болоод бусдаас өөр давтамжтай байгаа учраас л ингэж санагдаад байгаамаа. Хүний энерги эрчим гэдэг зүйл бүрэн дүрэн байх юм бол хүн жижиг зүйлээс ч аз жаргал мэдэрч чаддаг. Хүүхдийн нэмсэглэл, модны ургамлын ургасан, ургаж байгаа байдал, нар мандах, жаргах, хайртай хүн руугээ харж байгаа хар цайртай хүмүүсийн чинь зүгээр л байгаа байдал тэр байтугай бусад хүмүүсийн амжилтанд хүрч байгаа нь хүртэл таныг догтлуулан баясгаж явдаг юм шүү дээ. Тэгэхээр ийм биш болцоход дээрх шинж тэмдгүүд танд яг эрчмийн тал дээр өөрчлөлт хийх талаар та дотроо зориорой. Ямар ч үсэн эдгээр зүйлсийг ийм зүйлс байдгийн байна гэдгийг ойлгож авлаа гэдэг чинь энерги эрчмээ сэргээх зам руу нэг том алхам хийж эхлэе л гэсэн үг. Дээрх энэ 5 шинж тэмдэг танд магадгүй 2, 3 боддоор тохиолдож байгаа нөхцөлд та яагаад энерги эрчмээ алдах болсон шалтгаан таны ааура, таны хүрд чакра эдгээр зүйлс сүнсний чинь эрчим яг ямар байгааг мэдэх хэрэгтэй болно. Аль болох энэний учир шалтгааныг олж тайлж засах юм уу, ямар нэг энергийн засалд орох зүйлсийг та бодож эхлэх зүйтэй гэж зөвлөж байна. За энэ бол сүнсний энерги эрчим алдагдсан үеийн шинж тэмдгүүд парт 1 буюу эхний хэсэг юм шүү. Удахгүй 2 дахь хэсгийг нь та бүхэндээ хүргэх болно. Зүүн совингийн талаар өмнөх ярьсан бичлэгийг үзэх бол энд бодол санааны хүлээс гэж яг юу байдгийг бэ? Тэрийг мэдхийг хүсэж байгаа бол энд өөрийгөө хайрлаж сурахыг хүсэж байгаа хүмүүс нь энд дараарай. Харин та бүхэнд өөр мэдхийг хүсэж байгаа зүйлс байвал тэдгээрийг комент хэсэгт бичээд үлдээж болно шүү. Мөн манай сувгийг subscribe дараарай. Дээрх шинжүүд буюу мэдрэмжүүд танд үнэхээр илэрч байвал манай энергийн үзлэгт хамрагдаж болно. Мөн биеэр ирж уулзаад асуухыг хүссэн зүйлээ асууж үзлэгт хамрагдах боломжтой. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл мэдхийг хүсч байвал та бүхэн маань бидний Instagram болон Facebook хуудсыг дагаарай. Ингээд та бүхэндээ сайн сайхныг бирүүж амьдралд нь сүнслэг хөгжил цаашдынхан зам мөртөнд амжилт хүсье.